Сайн байцгаана уу та бүхэнд нэг сонирхолтой зүйлийг танилцуулъя. Тэр нь юу гэхээр та бүхэн зориулаад манай Answer Desk-ийг төлөж байгаа шүү дээ. За, World Language-ийн эмээн сайт руу яваад орох юм бол баруун дээд туланд байдаг тийм. За, ингээд үгүүдийг маш олон төрлийн ангилбараар гаргаж өгдөг. За, энэ маань Android болон iPhone дээр онлайн болон офлайн хэлбэрээр ашиглах боломжтой بود. Эндээс татаа авч та бүхэн болно. За, үүнээс гадна бас нэг давуу чанар байдаг. Юу гэхээр та манай онлайн World Language эмээн сайт руу нэвтэрч орсноороо бүртгүүлээд нэвтэрч орсноороо доор нь үг санал болгох хэсэг гэж байдаг. Үг санал болгох хэсэг дээр та өөрөө хэрвээ орчуулгыг мэдэж байгаа үг байгаа бол орчуулгатаа цуг бичих юм бол түүнийг нь одоо бид нар шалгаад систем рүү оруулах боломжтой. Одоо сумны сүв гэж байгаа. Зочдын тоо монгол хэлний орчуулах юм бол үйлчлүүлэгчний тоо гэх мэтлэнгээр орж ирдэг. За энэ дээр ингээд мянсаа гэх мэтлэнгээр бичээд за бүртгүүлэх гээд явуулчингууд амжилттай хадгалагдаад манай систем рүү явж байгаа. За жишээ нь заяа хөнгөв гэж оруулъя. За энийг мэдэхгүй байлаа гэж бодъё. За ингээд бичээд Монголыг нь орхиод явуулчихнаа гэсэн үг. За өөр ямар үг гэж болох вэ гэхээр за пос байж болно. Пос. За монгол хэл дээр солонгос хэл дээр би мэдэхгүй байгаа. Тэгэх юм бол ингээд бүртгүүлэх гээд маань явуулчих. За тэгэх юм бол бид нар яаж ийнэ гэхээр өөрийнхөө системээр дамжиж ороод таны санал болсон үгийг хараад, нэгтлээд, орчуулад төлөвч рүү оруулчихна. За таны санал болгосон үгүүдийг багш нь ерөнхийдөө ингэж хүлээгээд авдаг байна. За менюбэл харин гэдэг ч юм уу. Сүний сүг гэх мэтлэн үгүүд. За тэгвэл энэ үгүүдийн орчуулгыг нь хараад за энэ бол болж байна гэж дүгнс учраас багш нь төлөвч рүү ингэж оруулчихж байгаа. За одоо төлөвч рүү оруулсан байгаа байдлаас бүгд хайж үзье. За төлөвч рүү очлоо. Сонин сүв. Өөрөөр дөнгөж сая зочдын дог үйлчлүүлсэн дог гэдэг ороод авч байгаа. Хэрвээ орчуулагдаагүй үгийг яаж оруулах вэ гэхээр за пос гэдэг. Багшны юмнуудыг яаж ажиллаа хийдэг вэ гэхээр за одоо та бүхний энэ орчуулаагүй байдлаар ороод ирсэн үг шүү дээ. Тэнгүүр пос гэж тавьчихна. За нийлүүлэлтийн өртөг гэж тавьчихна. За ингээд багш нь үнийг нь одоо шалгаад за болчлоо гэдэг үгнээсээ систем рүү санал болгох нь шүү дээ. За ингэж болдог байна.